соёл урлагийн салбар өөрөө нөөцийг бий болгодог. Тэр байгаа нөөцийг капитал болгож хувиргах чадах юм чадвартай салбар гэж ойлгож эхэлж байгаа. Тэгээд энэ салбарыг эдийн засгийн альва нэг эдийн засгийн болон улс орны хөгжлийн капитал болгох гол одоо зарчмаа бол бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж ойлгодог. Бид энд байсан юм аа. Бид нар энэ газар нутагтай байсан юм. Энэ газар нутаг дээр байхдаа бид дэлхийн талыг эзэлж эзэнт гүрнийг одоо байгуулж ирсэн юм гэсэн. Энэ одоо орчин энэ үедтэй хүргэх гээд байгаа. Задарч яг энэ хэмжээнд бол ер нь хийгдсэн юм байхгүй байна. Хэд глобалчлал гадны одоо даяарчл гэж ярьж байгаа. Мөн өргөнтийн болон орны соёлууд энэ орчиж байгаа энэ үед бид хамгийн гол нь үнэт соёлоо авч үлдэх хэрэгтэй. Гэхдээ үнэт соёл маань гадныхаар дамжиж гадны сэтгэлгээгээр баяжих биш. Яг жинхэнэ Монгол хүний ур ухаанаар баяжиж дэлхийд гарах хэрэгтэй гэж би дотроо боддог. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекц нь Монголын өг хөнөөгийн үеийн түүхэн археологийн бодит судалгаан дээрээс үндэслэн тэр судалгаанд тулгуурласан өөрийн шинэ коллекц болох эзэнт гүрний эрдэнэсийн сан гэсэн тийм коллекцийн уран бүтээлийн ажилдаа ороод ажиллаж байна. Уран бүтээлч хүний гаргалгаагаар бол мөхсөн ертөнц болон ирээдүйд бий болох гэж байгаа тийм одоо түүхэн цаг мөчлөгч гэхээр тийм шинэ орон зай, шинэ ертөнцийг бий болох одоо санааны үднэс нэг коллекц өгдөөс юм аа. Хувцсны төрлийн хувьд болохоор кутюр болон арт кутюр, аксессуар, үнэт идэл болон ноос ноолуур, ски, ноосон даун, бүс даун, урлал, хатгамал, уран дархан, Монголын уламжлалт уран дархныг одоо орчин үеийн чиг хандлагт нийцсэн шинэлэг хийц бий болох тийм зорилгын үднэс энэ коллекцийн комплект буюу одоо ирж бүрдлийг бий болгож энэ коллекц бүтээж байна. Мөн цаашлаад дэлхийн кино урлаг их өндөр хөгжиж байна. Үүнийг дагаад шинэ маягийн тийм стил дүр төрх хувцлалтын шинэ дүр төрхийг бий болгох тийм боломжтой өмсөх модельуд маань бас дэд зэрэглэлийн байх шаардлагатай байна. За энэ коллекц маань алт мөнгө үнэт чулуу гэх мэт 9 эрдэнэ материалаас Монголын загварын ертөнц болон дэлхийн загварын ертөнцид маш том хөв нэмэр оруулна гэж би хувьдаа үзэж байгаа. Энэ төслийг хийснээр маш олон ач холбогдолтой гэж бодож байна. Нэгдүгээрт Монголын түүх соёл бол маш өөр одоо өнөөдрийн орчин үеийн хэлээр загварын ертөнцид гарч ирэх боломжтой. Монголын одоо өөх түүх соёлын үнэт өв Монголын орноо үндэсний бахархлаар гарч ирж байгаа юм шиг гарч ирж байгаа. Үүгээр дамжаад Монголын соёлыг дэлхийн үзэгчид үзэх боломжтой. Өнөө цаг үед бид өөрсдийн соёлыг олон улсад дэлхийд дахин таниулах тэр Монгол хүний ур ухаан өнөөдөр бүрдэж бий болоод энэ төслийг хэрэгжүүлж байгаа бол би үнэхээр баяртай. Өөрөө энэ эдийн засгийн альва нэг нэмэн үртгийг бий болгож хийсэн хүндээч, үдсэн хүндээч гэсэн нэмэн үртэг бий болгох одоо боломжтой төсөл гэж бодож байна. Тэгэхээр энэ төсөлд бол одоо энэ салбарт ажиллаж байгаа урлаг соёлын байгууллагууд бидний мөн энийг одоо бишрхэн үзэгч та бүхний бид бүгдийн дэмжлэгтэйгээр бид нар энэ салбарыг одоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломжтой гэж бодож байна. Монголынхаа төлөө зохилох зүрхтэй яг Монголынхаа төлөө гэсэн баяртай. Тийм хүмүүсийн одоо олон нийтийн санхүүжилтээр босч байгаад нь бол маш. Энэ коллекц нь урлаг соёлыг ойлгож дэмжих та бүхний тус дэмээр бүтэх учраас коллекцийг бүгдээрээ хамтдаа хийж бүтээцгээе гэж та бүхнээс уриалж байна.